Би тийм өрөвдөлтөй биш байна. Уучлаарай. Гэхдээ заримдаа харах юм. Заримдаа би яг Яг жоохон хүүхдтэй бол өрөвдөж болно. Насан турш үнийг юуг нь өрөвддөг юм? Гэхдээ өрөвдөлмөр санагддаг үе гарч ирсэн үү? Юу ч тийм ичмэр байхгүй шүү. Тийм ичмэр юм байхгүй. Тийм үү? Тий, би өнө хүнийг хүүхдтэй бол өрөвдөж болно. Би өөрөө өрөвдүүлэх ясаа уучлаарай. Тийм тэнийг нь байж тахгүй. Би зэндүү өөртөө бахархалтай ба. Тийм үү? Тий, нэгдүгээр. Хоёрдугаарт би тoo much бардан биш үү? хүнд бас би гомдох дурггүй. Гомдох хүнд гомдож байгаа. Бас өөрийгөө доошоо хийж байгаа байхгүй. Тэгэхээр өрөвдөн гэдэг нөгөө хүнөө доошоо хийж байгаа байхгүй. Тий. Гомдно гэдэг чинь өөрийгөө доошоо хийж байгаа байхгүй. Хүүхэд бол яг гомдно. Тий. Ер нь монголчуудыг харахад дандаа хүүхдийн юм яриад шүү дээ. Сэтгэл чухалч гэж. Сэтгэл чинь хүүхдийн юм байна. Насан туршийн сэтгэлээр яг бодол чухал шүү дээ. Мэдлэг чухал. Боловсрол чухал шүү дээ. Тий. Хүүхдийн юмнууд яриад байгаа. Тэр өрөвдөх, гомдох, сэтгэл гэсэн юм байна. Тэр хүүхдэл байж шүү дээ. Бид насан туршийн хүмүүс юм